Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Луожи төсөөллийн бүсгүйтэйгээ гэрлээд Шиашиа гэдэг нэртэй хөөрхөн охинтой болсон байдаг. За энэ гурван маань нуурын дэрэгдэх гоё байшиндаа, гоё байгальдаа аз жаргалтайгаар амьдраад байж байгаа. За ингээд амьдрал амар амгалан тайван үргэлжилжсэн чинь нэг өдөр бөөн харуулт хамгаалалт болсон машин Луожигийн байшингийн гадаа ирээд зогсно. За энэ нь болохоор өөр нэгэн хан ширтэгч болох Frederick Tyler байдаг. За Tyler-ийн ингэж Луожитой уулзж байгаа нь хан ширтэгч нар анх удаага хоорондоо уулзж байгаа хэрэг байдаг. За тэгээд Tyler Луожитой уулзаад өөрийнх нь хан ширтэгчийн төлөвлөгөөг нь хан нураагч нь олоод мэдчихсэн талаар ярьдаг. Frederick Tyler яг ямар төлөвлөгөөтэй байсан бэ гэдгийг одоо хамтдаа олж мэдцгээе. Part 1 дээр Frederick Tyler шумуулын сүрэг гэдэг төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байгаа талаар би тайлт ярилцсан. За тэгэхээр шумуулын сүрэг гэдэг нь болохоор нэг хүн орох хэмжээний жижиг хэмжээтэй юм сансрын хөлгүүд байгаа. За Tyler болохоор энэ сансрын хөлгүүд дээрээ Ray Diaz-ийн бүтээж байгаа асар том мега нүүрс төрөгчийн бөмбөгнөөс ачих хүсэлтэй байгаа. Хамгийн гол нь энэ шумуулын сүргээ Tyler өөрөө удирдана. Гэхдээ түүний яг жинхэнэ төлөвлөгөө нь болохоор шумуулын сүргээ удирдаад дэлхийн сансрын флоттой хамт Сантигийн яг флот дээр тулж очингуудаа эргээд өөрсдрүүгээ буюу дэлхийн флот руу дайрч бүгдийг нь устгах. За тэгээд ойролцоо гаргаас асар их юм ус олж аваад хөлдөөгөөд шумуулын сэргүүдээрээ ингээд өргүүлээд Сантигийн хөлөг дээр очиод бид нар бол танаа талд нэгтгэхээр шийдэж байна. Тэгээд та нарын итгэлийг олж авахын тулд энэ усыг өгч гинэ гэсэн үйлдэл хийн. За тэгэнгүүт мэдээж 400 жилийн сансрын аялал хийсэн Сантигийнхан бол ус амин чухал хэрэгцээтэй байгаа учраас Tyler-ийн энэ бэлгийг нь хүлээж авахар шийдээд хөлөг рүү ойртуулад аваад иргэх мөчөд Tyler нүүрс төрөгчийн бөмбөгнүүдэд дэлбэлээд Сантигийнхныг дарж авах ийм төлөвлөгөө боловсруулсан байдаг. Харамсалтай нь энэ төлөвлөгөөг нь хан нураач нь мэдчихэж байгаа учраас Tyler-ийн хувьд гүнсгэл готролд орсон. Өөр төлөвлөгөө гаргаж чадахгүй гэж өөрөө үзэж байгаа учраас ерөнхийдөө Луожитой ирж уулзаад тэгээд уулзсныхаа дараа болохоор амиа оролцдог. Tyler-ийн амиа орлсон асуудлаас болоод нэгдсэн үндэсний байгууллагын батлан хамгаалах зөвлөлийнхэн маань уулзсан. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол энэ хан ширтэгч төслийг удирдах байгаа гол байгууллага байгаа. За тэгээд нөгөө хоёр хан ширтэгчтэйгээ буюу Английн эрдэмтэн улс төрч Bill Hines, Венесуелийн ерөнхийлөгч Ray Diaz нартай уулзаад тэр хоёрын ер нь бодож байгаа төлөвлөгөөний талаар ярилцаж үздэг. Bill Hines Resolving Imager гэдэг нэртэй тархины зургийг асар юм наривчлалтай авах тийм төхөөрөмж бүтээхээр ажиллаж байгаа. Ray Diaz нүүрс төрөгчийн асар хүчтэй мега бөмбөг зохион бүтээх төсөл дээр ажиллаж байгаа гэдгийг танилцуулна. Гэхдээ энэ хоёрын төслийг яг одоо байгаас цаашаа явуулахад хэрэгтэй шаардлагатай байгаа компьютерийн хүчин чадал дэлхий дээр одоохондоо байхгүй байгаа учраас энэ хоёр хаан ширтэгч маань тус бүр 20 жил хичээнд орохоор шийднэ. Үүний дараах нь Луожи нэг шөнө унтжаагаас ирсэн чинь дэрэгдэн унтж исэн эхнэр охин хоёр нь алга болчихсон байдаг. Луожи байшингаараа нэг эхнэр охин хоёроо хайгаад хамгийн сүүлд нь эхнэрийнхээ урлан руу ортол эхнэр нь зурсан нэг зураг дээрээ хайрт минь эцсийн тулааны өдөр чамайг хүлээж бай гэсэн зураг сүлдээсэн байдаг. Энэ үед нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэй Луожигийн байшинд ирээд Луожитой уулздаг. Анхнаасаа чамайг ажиллаа хийхгүй байх гэж бодоод бид ийм нөөц төлөвлөгөө гаргасан байсан. Эхнэр чинь ч гэсэн энэ талаар мэдчихсэн. Чамайг ажиллаа хийлгэхийн тулд бид чамайг хүчлэх зорилгоор эхнэр охин хоёрыг чинь хичээнд оруулсан гэж хэлнэ. Луожи ерөнхий нарийн бичгийн даргаас яг яагаад өөрийг нь хан ширтэгч болгосон юм бэ гэдэг асуултыг асуудаг. За энэ болохоор ерөнхий нарийн бичгийн дарга бид нар бол чамайг ингээд яг ямар хүн гэдгийг чи мэдэн. Чи нэг тийм гайхгүй профессор, гайхгүй эрдэмтэн. Чи яг шинжлэх ухааны төлөө судалгаа хийхээс илүүтэйгээр нэр алдрал хөөцөлдөг ийм хүн гэдгийг чи мэднэ. Гэхдээ чи энэ дэлхий дээр Сантиг гаргийнхны алах гэж оролцсон цорын ганц хүн. Тийм учраас чамд ямар нэгэн нууц байгаа гэж бид нар бодоод хан ширтэгч болгосон гэж хэлдэг. За тэгэхээр номын ихэнд гарсан машины осол бол яг үнэндээ Луожигийн хамт явж исэн танихгүй эмэгтэйг биш, Луожиг алах зорилготой юм осол байсан гэдгийг эндээс олж мэднэ. За тэгээд ерөнхий нарийн бичгийн дарга бол эхнэр хүүхдтэйгээ уулзмаар байвал хүн төрөлхтнийг авар ажиллаа хий гэж хэлээд энэ өдрөөс эхлээд Луожи болохоор анх удаага хан ширтэгчийнхаа үүргийг яг seriously нухацтай авч үзээд ажиллаа бодож эхэлж байгаа. За тэгээд Луожигийн бодлоор болохоор Венжигийн 9 жилийн өмнө өөрт нь хэлж өгсөн хоёр аксиом байна. Энэ хоёр аксиом л яг энэ бүхний гол учир зангилаа юм байна гэж ойлгоод
энэ аксиомыг Сантигийнхан намайг мэдүүлэхийг хүсэхгүй байгаа учраас намайг алах гээд байгаа юм байна гэдэг тэр одоо логик гаргаж ирнэ. За энэ хоёр аксиомыг эргээ сануулах юм бол нэгдүгээрт нь бүх соёл иргэншил амьд үлдэх хэрэгцээ шаардлагатай. Хоёрдугаарт нь соёл иргэншлүүд бол тасралтгүй өсөж хөгжиж байдаг. Харин дэлхий дээрх нийт материйн хэмжээ тогтмол байдаг гэсэн хоёр аксиом ба. За тэгэхээр Луожи энэ хоёр аксиомын цаад учрыг нь олох гээд ерөөсөө өдөр шөнөгүй энэ талаар бодож эхэлнэ. Сүүлдээ болохоор өдөр нь унтаад шөнө нь яг тэнгэр рүү од руу харж агаад энэ талаараа нухацтай гүн гүнзгий бодож эхлээд нилээ эдэн сар болоод өвөл болчихоо. Нэг орой Луожи илүү одоо нухацтай бодохын тулд ойр хавийн дуу чимээнээс олдох гээд нуурын мөсөн дээр хөлдсөн. Тэр мөсөн дээр ингээд алхаад явж ийснаа гинэд хөлд орох мөсөн цөмрөөд одоо нуурын ус руу унж байгаа. Яг энэ унах мөчтөө Луожи ертөнцийн мөн чанарыг олж харсан. Хөлдөө нуураас Луожи арай гэж гараад шууд ноён Кентэд буюу Нүүбээс томилж өгсөн туслахтаа хэлээд энэ дэлхий дээр байж болох хамгийн аюулгүй газар очмоор байна гэж хэлдэг. За ингээд 10 цаг гаруй маш өндөр харуул хамгаалтанд ор явсны эцэст хамгийн анх эхэлсэн зэгтээ буюу Даашитай одоо уулзчихсан нөгөө байшингийн одоо газар дор байдаг байгууламжид очино. За энэ байгууламж нь болохоор ерөөдөө хасах 10 давхар хүртэл юм олон давхруудтай. За тэгээд Луожи бол хасах 10 давхартны амьдрахаар болно. Хамгийн дээд талдаа бол юм цөмийн зэвсгээс хамгаалсан юм одоо технологитой. За тэгээд энэ байгууламжийг тойроод байгууламж руу түнэл ухаж одоо нэвтэрхээс сэргийлсэн янз бүрийн юм технологитой. За харуул хамгаалт ажилчид нь болохоор яг зөвхөн энэ дотроо байрлалд ажилладаг гэх мэтчлэн маш өндөр харуул хамгаалттай ийм газар ирж байгаа. За энэ газрыг бол Луожид зориулаад яг юм шинээр засвар хийгээд энэ бүх хамгаалтуудыг нэмсэн байна. Луожи энэ байгууламжид ирснийхаа маргааш нь Рингер гэгч одоо орон судлаач докторыг дуудаж авчирч уулздаг. За энэ Рингер гэдэг хүн болохоор Хаббл 2 гэдэг телескопыг ашиглаад үнэхээр одоо Санти гаригаас 1000 гаруй хөлөгтэй флот дэлхийг чиглэн ирж байгаа юм байна гэдгийг яг хүн төрлөختний зүгээс баталсан анхны хүн болсон ийм эрдэмтэн байгаа. За Луожи болохоор эрдэмтнээс хамгийн түрүүнд юу гэж асуудаг вэ гэхлээр Евенжи Санти хоёрын хоорондоо харилцсан харилцаанаас дэлхийн байршлыг одоо өөр гариг дээр байгаа соёл иргэншлүүд олж авч мэдэх боломжтой юу гэж асуув. За энэний хариулт нь болохоор үгүй. Өөр соёл иргэншлүүдийн хувьд бол дэлхийн Сантигийн хоорондоо харилцсан харилцаа нь яг нэг юм нисэх хонгоцтой сахарын цөлийн дээгүүр нисээ явж хат доороос нь ямар нэгэн ганцхан ширхэг элсэн ширхэг би энд байна гэж орилготой яг ижилхэн. Тийм учраас байгааг л мэднэ. Тэрнээс яг хаана байгааг нь олох боломжгүй гэж Рингер хариулдаг. За энэ хариултыг авсныхаа дараа Луожи болохоор түүнээс дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд байдаг 4 гаригтай нэг одны байршлыг ямар ч соёл иргэншил харсан танигдахуйц байдлаар илгээж болох вэ гэж асуухад Рингер болохоор тухайн одыг болон эргэн тойрондох одоо 30 одны юм зургийг ингээд байршлыг ингээд авчих юм бол тогтоочих юм бол тэр нь болохоор яг хүний хурууны хээшиг дахин давтагдашгүй юм уул мөр учраас тийм байдлаар одоо байршлыг хинт ч ойлгомжтой байхаар тарааж болно гэж хэлдэг. За ингээд Луожи болохоор Рингерээс өөрт нь яг тэр гэрлийн дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд байгаа одны байршлыг тэгж бэлдэж өгөөч гэж хүсээд за дараа нь болохоор өөрөө ноён Кентиг буюу туслахаар дуудаад нэгдсэн үндэсний байгууллагын батлан хамгаалахын зөвлөлийн хуралд нэн даруй гэхдээ цахимаар оролцмоор байна гэж хэлж байгаа. За харамсалтай нь энэ үед болохоор манай ноён Кент маань нэг жоохон ханиа төрсэн биенд таар байдаг. Гэхдээ хөөцөлцөөр агаад Луожиг 2-7 хоногийн дараа энэ батлан хамгаалах зөвлөлийн хуралд цахимаар оруулах болно. Хуралд цахимаар ороод Луожи өөрийнхөө санааг танилцуулдаг. За танилцуулахдаа би нэг шившлэг явуулмаар байна гэж хэлнэ. За хуралд сууж исэн хүмүүс бүгдээрээ гайхшраад алмаараа зарим нь бүр шоолж Луожиг даапалаад шившлэг явуулдаг чи одоо шидтэн болцсон юм уу гэх мэтчлээ үг хайнаа. Нөгөө хоёр хан ширтэг чинь асар их юм хөрөнгө мөнгө зарсан төсөл хэрэгжүүлээд байгаа учраас одоо хөрөнгө мөнгө зарцуулсан төсөл хэрэгжүүлж чадахгүй. Дээрээс нь яг дэлхийн нийт ер нь батлан хамгаалахын салбарт ямар нэгэн хувь нэмэр оруулахгүй бол тийм төслүүдийг дэмжихгүй байгаа гэдгийг хэлэхэд Луожи болохоор миний энэ төсөл нэгдүгээрт ямар ч зардалгүй, хоёрдугаарт энэ санааг мань таад дэмжиж биелүүлээд өгөх юм бол би хичээнд орон таад намайг 100 жил одоо харахгүй надаас сална. Тэгэхээр та ашигтай юм шүү гэж хэлж байгаа. За тэгээд ямар төсөл ямар төлөвлөгөө байсан бэ гэхээр нарыг дахиад супер антин болгож ашиглаад сансар окторгуй руу нэг шившлэгээ явуулнаа гэдэг ийм төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. За тэгээд энэ төлөвлөгөөг нь батлан хамгаалахын зөвлөлийнх нь дэмжиж Луожи хичээнд орохоор болдог. Гэхдээ хичээнд орохынхоо яг өмнөх өдөр ноён Кентийн нөгөө
ханиадыг нь авчихсан байдаг. Тэгээд луужийн бие тэр шөндөө маш их муудаад цусаар бөөлжөөд бүр комонд ороод тэгээд яахааргүй яаралтай одоо зарчмаар ичээнд орж байгаа. Энэ ханиад нь ямар учиртай юм бэ гэхээр луужийг амьдарч исэн хотын зэрэгэлдээ хотод 7 хоногийн өмнө гарсан ханиад. За энгийн хүмүүс тусаад 3 хоногийн дотор идэгрээд ямар нэгэн хүнд шинж тэмдэг илэрхгүй байгаа бол энэ ханиад нь генээр нь зөвхөн луужийг таниад одоо юм амь насанд нь хаалтай шинж тэмдэг илрүүлж улмаар амьд нь юм хүрэх зорилготой генийн зэвсэг байсан гэдгийг бид нар бол намаасаа мэдж авч байгаа. Энэ үед Bill Hines, Frederick Tyler хоёр хичээнээс ирж байгаа. За тэдний төлөвлөгөөнд хэрэгтэй байгаа тэр супер хүчин чадалтай компьютер нь аль хэдийн зохион бүтээгдсэн учраас тэр хоёрыг сэрээсэн байгаа. Bill Hines-ийн эхнэр болохоор та бүхэн мэдж байгаа Keiko гэдэг Японы Нобелийн шагналт эмэгтэй байгаа. За тэгэхээр Keiko нөхрийгөө ичээнд орсны дараа өөрөө ичээнд орохгүй үлдээд нөхрийнхөө судалгааны ажлыг бас нэлээд явуулсан, нэлээд үр дүнд хүрсэн байдаг. Гэхдээ яг Bill Hines-ийн хүссэн шиг хүний тархийг огцон хөгжүүлэх тийм хэмжээнд бол биш. Гэхдээ нэг сонирхолтой зүйл олж нээсэн нь хүний тархинд ямар ч кодыг суулгаж өгч болох ийм аргыг олж нээсэн байдаг. За тэгээд Bill Hines тэр аргыг нь өөр дээрээ хамгийн эхлээд туршиж үзнэ. Bill Hines өөртөө ус бол хортой гэдэг одоо энэ өгүүлбэрийг тэр кодлогчоор одоо тархиндаа кодлуулсан чинь үнэхээр усыг маш хортой гэж бодоод 2 сарын хугацаанд ямар ч усууж чадхаа болоод сүүлдээ бүр юм айгүй эрчимтэй сэтгэл зүйн эмчилгээ авч иж нэг юм усууж чаддаг болсон байгаа. За тэгээд энэ тархины кодлогч машин нь ерөнхийдөө бол маш юм сайн үйлчлэгээтэй гэдгийг мэдснийхаа дараа мань хүн болохоор нүүбийн батлан амлахын зөвлөлийнхөө уулзалтанд оролцож байгаа. Уулзалтанд оролцоод өөрийнхөө энэ ололт нээлтийг танилцуулсан чинь уулзалтанд оролцож байгаа одоо гишүүд бол маш их уурлна. Энэ бол хүний яг чөлөөтэй сэтгэн бодох эрхийг нь хязгаарлаж байна. Тэгээ хүний сонголтыг өмнөөс нь хийж өгч гин ийм одоо зүйл байж болохгүй гэж маш их эсэргүүцэх боловч Bill Hines ерөнхийдөө өөрөө ятгасаар агаад өөрөө итгэж үнэмшүүлсээр агаад энэ тархи кодлогчийг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл авдаг. За олон нийтэд гэдэг нь гэхдээ зөвхөн ямар нэгэн улс орны тийм зэвсэгт хүчин, сансрын хүчин, агаарын хүчин гэж зэрэгтэй холбоотой хүмүүстээр хэрэглэн мөн зөвхөн ганцхан кодыг бичих эрхтэй. Тэр нь хүн төрлөختөн энэ дайнд ялна буюу цэргүүдэд ерөнхийдөө яг ялах гүйцлийг 100% суулгаж өгч байгаа ийм байдлаар ашиглана гэсэн. За тэгээд энэ кодлогч машина найдварын төв гэдэг нэртэй одоо шинэ төв нэгдсэн үндэсний байгууллагыг хажуудлалт байгуулад ажиллаулж эхэлж байгаа. За багаар хүмүүс ганц нэгээрээ ирээд яг хүн төрлөختөнд дайнд ялна гэсэн энэ кодыг нь бичүүлж байгаа. Найдварын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс 7 хоногийн дараа Bill Hines их нэртэй хоёулаа одоо хамт ичээнд орё. Сантигийн флот Нарны аймгийн захад ирсэн өдөр Сирия гэж хэлнэ. За ингээд их нэртэйгээ хамт ичээнд орно. Эхнэр нь ичээнд орохосоо яг 1 секундын өмнө нэг зүйлийг анзаараад нүдээ ингээд гайхшруулаад том болгоод нээх боловч харамсалтай нь түүний яг юу гэнэт анзаарсныг бид нар номын хэсэгт арайхаа олж мэдэх болоог байгаа. Bill Hines-ийг хичээнд орсны дараа нэгдсэн үндэсний байгууллагын батлан хамгаалахын зөвлөл дээр Ray Diaz-ийн төлөвлөгөөг ярилцах хурал болно. За Ray Diaz болохоор та бидний мэдж байгаачлан нүүрс төрөгчийн мега бөмбөгүүдийг зохион бүтээж байгаа. Тэгээ энэ зохион бүтээсэн эхний бөмбөгүүд нь амжилттай болсон учраас туршилт хийхийг хүсэж байгаа. Харамсалтай нь дэлхий дээр туршилт хийхээр тэр бөмбөгийн хүчин чадлаас болоод дэлхий дээр ямар ч байгалийн гамшиг болж болохыг тааж мэдэхгүй байгаа учраас Ray Diaz өөрөө буд гариг дээр энэ туршилтаа хийж үзхийг хүснэ. За мэдээж зөвлөлийнхний зүгээс энэ бол бүр асар их хүн хүч хөрөнгө мөнгө зарцуулах одоо ийм төсөл байгаа учраас мөн л дэмжихгүй. Гэхдээ Ray Diaz одоо зөрүүл зүтгэсээр хагаад буд гариг дээр багахан хэмжээний бөмбөг дэлбэлж үзэх зөвшөөрлийг авдаг. За ингээд буд гариг дээр багахан хэмжээний бөмбөгийг дэлбэлээд үзтэл тэр нь үнэхээр аимшигтай юм хүчтэй бөмбөг буд гаригийг тэр чигээр нь дөрвөгөөд дэлбэрэлтээс үүссэн шороо, чулуу, хайлмаг, лав зэрэг нь одоо буд гаригийг бүр тойрж иргээд буд гариг царигтай болчихж байгаа. За ингээд энэ туршилтаа болохоор Ray Diaz газар доорх өөрийнхөө амьдардаг байгууламжаас үзээ сууж байгаа. Яагаад гэхээр Ray Diaz 15 жилийн өмнө хан ширтэгчээр хамгийн анх томилогдсныхаа дараахан нарнаас айдаг, нарыг бүр үзэж чадахгүй тийм фобиатай болцсон байдаг. За ингээд энэ газар доорх байгууламжтаа сууж исэн чинь гэнэт таны сэтгэл засалж юмч байна гэд нэг хүн хүрээд ирнэ. Ray Diaz маш их гайхаад надад сэтгэл засалж юмч байхгүй тэгээд гэхдээ яг нөгөө хүнийг хүлээж аваад уулзсан. Гэтэл нөгөө хүн нь хан ширтэгч Ray Diaz би чиний хан нурагч байна гэж хэлнэ. За ингээд Ray Diaz-ийн яг жинхэнэ төлөвлөгөө бол ил болж байгаа. Ray Diaz-ийн төлөвлөгөө юу байсан бэ гэхээр
1 сая мега нөөц төрөгчийн бөмбөг үйлдвэрлээд бүгдийг нь бут гариг дээр аваачиж чаад нэгэн зэрэг дэлбэлнэ. За дэлбэрэлтийн хүчээс үүдээд бут гариг нарыг тойрж ирэх хурд нь багасаад нарны татах хүчинд автагдаад нарлуу татагдаад нартаа мөргөлдөнө. За нартаа мөргөлдөнгүүт бут гариг мэдээж хэдэн 100 мянган хэсэг болоод хуваагдана, цацагдана. Мөн мөргөлтийн хүчнээс үүдээд нарны гадаргуу дээр байгаа халуун хайлмаг бас цацагдана. Гэтэл нар өөрөө ингээд тогтмол эргэжийдэг одоо энэ биет учраас тэр хайлмаг, тэр гаригаас үлдсэн одоо бүх зүйл цансарт бүр ингээд асар хол зайд цацагдана. За ингээд асар хол зайд цацагдсан энэ хайлмагт нь ангараг, сугар, дэлхий 3 өртнө. За энэ 3 ч гэсэндээ энэ одоо хайлсан хайлмагт нь цацагдж байгаад нь өртөж байгаа учраас өөрсдийнхөө нарыг тойрох эргэлтийн хурдаа алдаад мөн л одоо нарлууд татагдаж мөргөлдөхөөс өөр аргагүй болно. Гэхдээ энэ үед дэлхий дээрх бүх далай аль хэдийн ууршаад дэлхий дээрх бүх ан амьтан хүн төрөлхтөй аль хэдийн устж үгүй болоод дэлхий бол ердөө солирын төдий болцсон байна. Дэлхийн ангараг сугар 3 нартаа мөргөлдөхөд өмнөх одоо бут гаригтай мөргөлдсөнөөс 10 дахин илүү их тийм одоо хайлмаг сансарт цацагдаад бархас бад гариг руу одоо нөлөөлөөд бархас бад гаригийг нарлуу татаад гих мэдчлэн энэ үйл явдал өрнөсөөр агаад нарны аймгийг тэр чигт нь нар татаж аваад нартайгаа мөргөлдөөд байхгүй болно гэсэн ийм төлөвлөгөөг бол зохиож исэн. Гэхдээ Рэй Диаз яг энэ төлөвлөгөөг ашиглахааргүй байсан. Ингэж Сантигийнханд хэлж занал хийлээд Сантигийн хэрвээ та нар ирэх юм бол бид нар угаасаа дэлхийгээ сөнөөлөө. Тэгэх юм бол та нар нааша ирж чадахгүй, ирээд буух газар авахгүй, буцаад Санти руугаа явах тийм түлштэй нөөц боломж та нарт байхгүй. Тийм учраас та нар ингээд бүр юу чгүй болно гэдэг ийм занал хийллийг тавиад гэрээ хэлцэр хийх гэж оролдож исэн ийм төлөвлөгөөтэй байсан юм билээ. За Рэй Диаз бол өөрийнх нь жинхэнэ төлөвлөгөөг илчилсэнд маш их уурлана. За тэгээд Рэй Диазын энэ төлөвлөгөөг хан нураач нь маргааш нь ингээд дэлхийн бүх хэвлэл мэдээллийг хэрэгслээр цацчихж байгаа. Үүнээс болоод Рэй Диаз нэгдсэн үндэсний байгууллага дээр дуудагдаад дахиад хуралдаанаар орно. За тэгээд хуралдааны гишүүд бол бүр маш их айсан байдалтай. За энэ бол хүн төрөлхтний эсрэг хамгийн том гэмт хэрэг. Тийм учраас чамайг бол шүүхээр оруулна гэж хэлдэг. За тэгээ шүүгээр оруулах уу гэд бүгдээрээ яг санал хураахчихсан чинь санал хураахын өмнө Рэй Диаз гинт тэдрийг зогсоогоод гартаагаа бугуун цагийг харуулад за энэ бол миний амин үзүүлэлтүүдийг буюу зүрхний зохиолт, цусны даралт болон биеийн температурыг хэмжиж байгаа. Энэ ингээд цагнаас секунд тутам нэг дохио явж байгаа. За тэр дохио нь болохоор Манхэттен дүүргийн ойролцоо миний аваачаад байршуулсан нүүрс төрөгчийн бөмбөг рүү явж байгаа. Хэрвээ энэ дохио 1 секунд саадах юм бол тэр нүүрс төрөгчийн бөмбөг дэлбэрээд 8 сая хүн амь насаа алдах болно. Тэгэхээр та нар намайг бүр шүүхэд аваачна байтугай стресстүүлчих болохгүй гэж хэлж байгаа. Зөвлөлийн дарга нь чиний болцол чи юу юм бэ гэж асуухад би хувийн онгоцороо эх орондоо аюулгүй очмоор байна гэж Рэй Диаз хэлдэг. Зөвлөлийн дарга нь өөрийн биеэрээ Рэй Диазыг эх оронд нь хувийн онгоцоор аюулгүй аваачих гэж замдаа явж исэн чи Рэй Диаз дугуун цагаа тайлж тавиад энэ зүгээр л занал хийх байсан юм аа. Энэ дугуун цаг зүгээр энгийн цаг гэж хэлж байгаа. Рэй Диаз их нутагтаа буугаад нийслэл хоттой төв талбайдаа очиход ард иргэдэн түүнийг таниад чи бидрийг алах гэсэн хорон санаатай амтан гээд бүгдээрээ чулуу шидэд Рэй Диазыг хөнөөж байгаа. Цаг хугацаа өнгөрч номын энэ хэсэг хүртэл гарсан маш олон дүрүүд хятадын сансрын хүчин, дэлхийн батлан хамгаалахын зөвлөл, нүүби ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт олон чухал хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшлийн төлөө үхэн өгтлээ тэмцэж байгаад энэ хэсэгтэр номын ихэнх дүрүүд нас бараад ерөнхийдөө л цаг хугацаа өнгөрөөд дуусч байна. Луожи ичээнээс сэрлээ. Түүнийг ичээнд орохоос өмнө өвтгөж байсан тэр өвчнийг унтж байхад нь бол эмчилсэн байдаг. Луожи нийт 185 жил унтжээ. 200 жилийн дараах ирээдүй нийгэм дэлхий ямар болсон хэдүүлээ одоо зохиолчнуудээр харъя. За тэгээд энэ 200 жилийн дараах хүмүүс бол маш их баяр баясгалантай цэвэрхэн хувцалсан. За дээрэс нь англи хэл, хятад хэлийг хойлоод юм холимог хэл болгоод ярьдаг болсон хүмүүс байдаг юм байна. Эмнэлгийн ингээд орнууд нь бүгдээрээ автомат цовлогч одоо тэр орыг түрээд гүгээд байдаг. Тэр шаардлага байхгүй болсон. Бүх зүйлийн гадаргуу ерөөсөө дисплей болсон. Хувц, сунар, хан, хаалга бүгдэн дээр нь ямар нэгэн бичлэг, зураг, реклам гэж явж идэг. Тэр байтугай Европ ТV-ийн бүх улсууд нэгдээд Европ гэдэг нэг шинэ улс болсон. Орос, Беларусь хоёр нэгдээд Оросын албаны улс хэвээрээ байгаа. Канада улс англи, франц хэлээр ярьдгаараа хоёр хуваагдаад хоёр тусдаа улс болсон гэх мэтчлэн маш олон өөрчлөлтүүд орсон байжээ. За тэгээд Луожи болохоор
хичээнээс ирээд эмнэлэгт нэг хэд хоног ёстой. За ингээд эмнэлгийн нэг өрөөнд хамт хуваарлагдсан. Тэгээ эмнэлгийнхаа андаас дараах зүйлүүдийг олж мэднэ. Тэр нь болохоор сантичуудтай дэлхийн хүн ам энхийн хэлэлцээр хийх гэж байгаа. Угаасаа сантичуудад өөр зорилгогүй болсон. Яагаад тэгэхээр дэлхий бол маш хүчтэй юм сансрын флоттой болсон байгаа. Дэлхийн сансрын флот Бархас бод гаригийн ойролцоо яг үндсэн бааз нь байдаг. За гэрлийн хурдны 15%-тай тэнцэх хэмжээнд хүртэл хуралдаж чадах 2000 хөлөгтэй болсон гэдэг нь сантичуудын хөлгийн тооноос даруй 2 дахин их юм хөлөгтэй болсон байгаа бол сантичууд эргээд эсэргээрээ хүчин суларч дороотоод 1000 гаруй хөлгөөс ердөө 300 орчим нь үлдсэн. Гэхдээ сантичуудын хувьд илүү юм хурдтай яг юм судалгаа хийх зорилготой жижиг хэмжээний 10 хөлөг дэлхий рүү бүр айгүйх ойртоод ирчихсэн байгаа. За үүний нэг нь болохоор эх 1 жилийн дотор Нарны аймагт ороод ирчин. Үлдсэн 9 нь 3 жилийн дараа орж ирнэ гэсэн мэдээллүүдийг өрөөнийхөө хүнээс сонсож байгаа. Луужи эмч нь орж ирэхэд эмчээсээ та хан ширтэгч төсөл яасныг мэдвүү гэдгсэн чинь эмч нь тийштэй наадах чинь нэрээ түүхийн номноос уншиж ирсэн юм байна. Гэхдээ одоо би ерөөсөө иймэрхүү зүйл сонирхохоо болсон гэх мэтчлэн хариулдаг. Луужи ингээд цонхоороо гадагшаа хараад бүр гайхширч ярих нь яагаад гэвэл тэр өөрийгөө ингээд юм ойд ирсэн болов гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэнгэр багандсан юм өндөр моднууд нь янз бүрийн урттай мөчөртэй. Мөчрөөс нь болохоор навчнууд мэдээж унжин тэ тэр навч бүр нь нэг байшин байдаг. Ингээд авраг том модны нэг мөчрийн нэг байшин дотор Луужи сууж идэг гэсэн. Ер нь дэлхийн том хотууд яг сантигаас ирэх халдлага сантитай их дайн тулаанд бэлдээд бүгдээр юм газар доор орсон. Газрын гадар дээр бол угаасаа дайны гал яг ий төрнөө гэж бодсон учраас газрын гадраг дор орсон юм байлээ. За энэ Луужи болохоор Бээжин хотын 179 дугаар модны 23 дугаар мөчрийн 18 дахь навчин дээр сэрж байгаа гэж эмчин тайлбарж өгдгөө. За ингээ гайхшаа байжсэн чинь Нэгдсэн үндэсний байгууллагаас бол нэг хүн ирээд дэлхийн батлан хамгаалахын зөвлөл гэдэг байгууллага байхаа болоод сансрыг хамгаалах хамтарсан зөвлөл гэдэг шинэ байгууллага бий болсон. За тэгээ энэ байгууллага болохоор хан ширтэгч төслийн тухай хамгийн сүүлийн уулзалтаа хийх гэж байгаа. Энэ уулзалтанд таныг оролцуулахын тулд бид таныг сэрээсэн юм гэж хэлнэ. За Луужи мөн эмнэлэгт өөр нэг хан ширтэгч болох Англи эрдэмтэн Билл Хайнстай таардаг. Билл Хайнс бас хэдхэн өдрийн өмнө хичээнээсээ сэрсэн. Тэгээд нэг эмнэлэг төвтөж байгаа болж таардаг. За Билл Хайнс Луужи нар ингээд хамтдаа Билл Хайнс ихнэр хүн байгаа. Хамтдаа цахимаар Нүүбийн сансрыг хамгаалах хамтарсан зөвлөлийн хуралдаанд орно. Хуралдаанд бол шууд бүх гишүүдийн 100% саналаар хан ширтэгч төслийг зогсоочж байгаа. Ингээд Луужи Билл Хайнс бол хан ширтэгч биш, энгийн хүн болчихно. За ингээд Луужид бол та эхнэр хүүхдээ хан ширтэгч биш болсон юм чи эхнэр хүүхдээ сэрээж болно гэдэг зөвшөөрлийг өгөөд Луужиг хурлаас гаргачнаа. За Луужи хурлаас гараад юу ихэ мэдгүй яахаа мэдгүй ингээд байжсэн чинь гинэд за чи ингээ энгийн хүн болцсон уу гэх танилт уу гарна. Энэ бол бидний сайн мэдэх цагдаа Дааши байгаа. Дааши болохоор Луужигоос 2 сарын өмнө сэрсэн. За тэгээд унтчих хугацаанд мэдээж цусны хорт тавдрыг нь эмчилчихсэн байдаг. Луужиг энэ сансрыг хамгаалах хамтарсан зөвлөлийн хуралдаанаас гарсны дараа Билл Хайнс бас яг гарах гэжсэн чи эхнэр нь за түр хүлээж аваараа би нэг юм хэлэх гэсэн ингээд ярих зөвшөөрөл авна. Тэгснэ эхнэр нь Билл Хайнс би чиний хан нурагч байна гэж хэлдэг. За ингээд Билл Хайнсын яг төлөвлөгөө нь юу байсан бэ гэхээр эхнэрийнх нь ярьж байгаа болохоор Билл Хайнс анханасаа хүний тархийг огцон хөгжүүлэх төсөл нь бүтлгүй олон гэдгийг мэдчихсэн. Гэхдээ энэ угаасаа тэрний жихэн төлөвлөгөө байгаагүй. Жихэн төлөвлөгөө нь болохоор нөгөө тархи кодлагчийг яг олж нээх байсан. Энэ тархи кодлагчийг Нүүби маш хатуу хараа хяналт дор бүтээгээд нийт 50,000 орчим хүнийг кодлсон гэж үзэж байгаа. Гэхдээ та нарын бодож байгаа шиг энэ кодлогч бол дэлхий дээр байгаа цорын ганц кодлогч биш ээ. Билл Хайнс болохоор 4 өөр яг юм адилхан кодлогч бүтээгээд тархиндаа кодлуулсан хүмүүс тарааж нууцаар өгсөн. За тэгээд тэр хүмүүс нь болохоор хоорондоо бүр нууц бүлэглэл үүсгэн байгуулсан. Яа тэгэхээр энэ Билл Хайнс өөрөө ялагдах үзэлтэй хүн. Тэгэхээр дэлхийгээс зүгтаах нь зөв гарц гэж үздэг ийм хүн юм аа. Өөрөө тийм үзэлтэй хүн учраас хүн төрлөختөн энэ дайнд 100% ялна гэдэг тэр кодыг нь нууцаар орж өөрчлөөд хүн төрлөختөн энэ дайнд 100% ялагдана гэж өөрчилсөн. Ингэж өөрчилснөөр тэр яг энэ тулаанд оролцолгүйгээр дэлхийгээс зүгтах арга санаагаа бусад хүмүүсээр дамжуулж хэрэгжүүлэх гэсэн. Энэ төлөвлөгөө бол маш аюултай. Бидний мэдж байгаарыг албан ёсны тоогоор 50,000 хүн энэ кодыг өөрсдөө бичүүлсэн байгаа. Цаана нь хэдэн мянган хүн, хэдэн зуун мянган хүн байгааг хинч мэдэхгүй. Энэ бүх хүмүүс одоо хүртэл гарч ирээгүй байна гэдэг чинь магадгүй сайн тал нэг талдаа устдаад үгүй болсон ба. Эсвэл
бүр нууцаар, маш нууцаар үйл ажиллагаа явуулж иж магадгүй. Тэгэх юм бол энэ бол маш том аюулыг дагуулж байгаа шүү гэж эхнэр нь хэлнэ. Билл Хайнс бол энэ яг өөрийнх нь төлөвлөгөө нь мөн байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харамсалтай нь яг энэ уулзалтын дараа эхнэр нь Япон хүн учраас нөө сэппуку хийгээд амиа орлоод нас орчиж байгаа. За Лужи Даши хоёр эмнэлгээс гараад Дашийн Лужиг бодоход бас арай эрт сэрсэн юм гэсэндээ нөгөөхөөсөө арай дээр за ингээ шинэ газарт орох Бээжин хотыг танилцуулаад явж идэг. Хамтдаа юм ярилцаа явж байсан чинь Даши гэнэт Лужиг түлхээд унгаачин. Яасан бэ гэсэн чинь нисдэг машинуудаас нэг нь ирж Лужиг мөрөгч идэг. За тэгээд арайч дэлхийн сантигийн хамтарсан байгууллага намайг одоо алах гээгүй байлгүй дээ. Тэд нар чинь 100 жилийн өмнө устдад байхгүй болцсон гэсэн штэ гэж ярилцаад явж исэн чинь гинэт дээрээс нь дахиад нисдэг машин унаад ирнэ. Тэгээд жоохон арай гэж зугатаад одоо гүйж исэн чинь Лужигийн одоо алхаж исэн газар нь бүр ингээ алга болоод мань хүн газрын доошоо 30 м л унаж өгөх шахан Даши түүнийг бариад аавна. За ингээд нэг гүйж нэг ресторанд орж ирээд хоол идэхээр болоо суугаад хоолоо захиалсан чинь хоолыг нь зөөж авчирсан робот гинэт утга аваад одоо Лужигийн зүрхэн тушаа газар руу ингээд дайрж байгаа. Тэр мөчөд бол Даши Лужиг одоо татаж унгааснаар амийг нь авна. Гэх мэтчлэн тэр өдөр Даши Лужигийн амийг 6 удаа авардаг. Аргаа бараад ингээд дижитал цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд за 100 жилийн өмнө дэлхийн сантигийн хамтарсан байгууллага байхдаа киллер буюу алуурчин гэдэг нэртэй вирусыг яг энэ технологиор ингээд дамжуулаад тараасан. Энэ вирус нь болохоор технологийн тусламжтайгаар зөвхөн Лужиг таниад Лужиг юм алах зорилготой ийм вирус байсан. Тэгэд газар доор хот бол тэр чигээрээ технологи учраас энэ асуудлыг одоо энэ вирусыг устгахад Лужид аюултай. Тийм учраас Лужи та одоо газрын гадарга дээр түр амьдарч байгаа ч гэж хэлдэг. Газрын гадарга дээр Лужи Дашитай адилхан юм урт хугацаанд ичээндээсэн хүмүүс ихэвчлэн амьдардаг юм байна л да. Тийм жижигэн тосгонууд байдаг. За газрын гадарга дээр гараад Лужи Даши хоёр Дашигийн хүүгийн одоо байшинд нь амьдрахаар очино. Дашигийн хүүн болохоор аавыгаа бас ичээнд орсны 9 10 20 жилийн дараа ичээнд орсон. Ингээд аавтайгаа одоо энэ цаг үед уулзах гад эргээс ирсэн ийм залуу байдаг. Дашигийн хүүгээс Даши Лужи хоёр дэлхий дээр их өлсгөлэн гэдэг үйл явдал болсныг олж мэднэ. За Лужи Даши нарыг ичээнд орсноос нэг 10 20 жилийн дараа гэхэд ер нь дэлхий дахинд нийгэм айгүй юм хэцүү болж эхэлсэн. Буруу үг үйлдэл хийх юм бол нэг одоо чи бол дэлхийн сантигийн хамтарсан байгууллагын гишүүн юм шүү. Чи бол хүн төрөлхтний эсрэг урагч юм биш үү гэх зэргээр маш их хардаж за тийм маш олон дуу, кино, ном, зохиолыг одоо бүгднг нь ялагдах үзлийг дэлгэрүүллээ гэдэг үүднээсээ ингээд хориглож тийм ээ. За дээрэс нь цөлжилт маш эрчимтэй явагдсан учраас тариа буудаа урахгаа байгаад дэлхийн улс орнууд ихэнх мөнгөө сансрын одоо технологи зохион бүтээгээд зарцуулж ирсэн учраас ард иргэдийн амьдрал гэсэндээ дороотож эхэлсэн. За энэс болоод их өлсгөлэн гараад их өлсгөлэн бол 50 жил үргэлжилсэн. Энэ 50 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 8.3 тэрбум байснаас 3.5 тэрбум болтлоо багасаад тун хэцүү он жилүүдийг өнгөрүүлсэн байж таардаг. За их өлсгөлөнгийн дараа ерөнхийдөө дэлхийн улс орны засгийн газрууд ч гэсэндээ 400 жилийн дараах сантигийн аюул занлыг төр зур мартаад одоо яг энэ өнөөдөр дэлхий дээр байгаа хүн амтай илүү анхаарай гэдэг юм шийдвэрийг гаргаад хоёр дахь сэргэн мандалт хоёр дахь одоо Францын хувьсгал гэдэг шиг үйл явдлууд болоод ерөнхийдөө бол дэлхийн хотууд газар доор ороод тариа буудаага одоо синтетикээр ургуулад хүн ам нийгэм маань баяжаад эхэлсэн. Үүнийгээ дагаад технологийн хөгжилч гэсэн хурцаад ирсэн учраас сантигийн эсрэг хийх дайндаа бэлдэх боломжтой болсон гэж ярина.